Хай. Хүн охин хоёроо сургуульд нь хүргэж өгөхгүй. Яаж хичээд бас өнөөдөр нэг мэтлэг хийдэг ч юм уу. Хийвэл хийчихээр те. Гайгүй. Сайхан өдөр байна. Хүш би бойл гэж хэлсэн баха. Түрүүн бойл гэсэн чинь болоогүй гэж дэж. Болоод хоолоо идсэн чинь хоолоо идэнгөө үдцээ явж байдаг гинэ. Их хөшмөттэй. Би итөө такси. Үсгэлийн баяр болох гээд тэгээд үсгэлийн баяр болох гээд эцэг эхчүүд нэг хурал хийдэг шнэ тий. Багш эцэг эхчүүд тэгээд тэгсэн чинь би бүрстэй ёо юу хийчихвэл гэж бодлоо тэр өдөр. Нөгөө 35 үсгээ сонгодог аахгүй юу? Ингээ хуйлцсан сонгуулдаг штэ. Тэгсэн чинь багш 50 эдэн хүүхэдтэй тэгэхээр өксөн өсгнүүд бол давхцчихлаа. Тэгээд тэгээд багш хайрцагт нөгөө хуйлцсан цааснуудаа өсөг бичсэн, шүлэг бичсэн, хуйлцсан цааснуудаа эцэгчдэд нэгдүгээр салаанаас эхлээл тарааж байгаа. Би 3 дугаар салаанд сууж байгаа. Тэгэл дотроос дажгүй үсэг байгаасаа л гэж угаасаа тэр үедээ бодох юм байл ш таваасаа. Тэгсэн чинь би нэгээд харсан чинь бүр нүдэндээ итгээгүү би нэрээ амир яна би юу ичвэ гэж бодоо. Тэгсэн чинь ямар үсэг байсан гэж ишчээ үсэг байсан. Тэгээд бүр яна манай хүүхдийн хэлж чадахгүй гэд. Тэгээд бүр зүгээр ишчээгээ хэлэх чи өөртөө тэгээд шейтингийн шорс гэлтэй амир тийм шүлгэн жоохон тийм амархан биш байсан. Тэгээд айгаад тэгээд нөхөр яг ажилласаа намайг хурал цугаад ирсэн чинь нөхөр яг ажиллаас хараад ирсэн байсан. Тэгээд би юу ичээ гэж арсан би нүгасаа бүр итгэж өгөхгүй юу. Би ямар үсгийг яагаад ишчээ сонгож байгааг багштай бүр яриад багшаа өөр үсгийг сонгож болох уу давхцаад ч хамаагүй гэдгсэн чинь багш нь би хичээлээс юм шиг юм болчих. Тэгсэн чинь багш нь тэгэхээр чи ишчээ байхгүй болчих штэ тэгээд тэгэхээр чин за тэгэл ишчээ тэр шүлгийг одоо цээжлэх гээл үзье гэд. Тэгээд цээжлүүлж эхэлсэн байгаа. Тэгсэн чинь бас боломжийн цээжлэлсэн. Ёо тэгтээ яг тэр ишчээг сонгосон тэр үе бол үнэхээр амар эссэн. Ер нь бол би нүур амаа бодохгүй байгаа. Гэхдээ яг дулаараад ирсэн чинь нүрний тос мосхон те крем пудр багаан бас нэлэх гол харлах гээд шүү. Өгөн би энэ нөгөө праймер өгөн төвхөл зүгээр ахгүй гэсэн чинь ингээд энэ нөгөө нүх сүвийг нөгөөс яаж далдалж өгдөг те өрснөө парцгарыг нүх сүвийг одоо бодсон байхад маш гожиг тарагдуулна. Тийм даваа талтай боловч хайр самсгалуулахгүй ингээд яг таг бүгэлчүүд хайр самсгалуулахгүй байхаар нүүрэн дээр бүр илүү юм гаргаад байна гэж ойлгоод эсвэл би бас ойртох аягүй тийм ер нь бол нүүр сус аягүй буруу нүүр сус буруу уурглаг мах ногоо зөв гэдэг нэг
тийм ойлголтыг амар олон жил авсан чинь ингээд мах айгүй хэтрүүлж идэх гэдэг болчих. Тэгээд тийм мах ч бас өөр хүн талтай болоод идэг. Тэгээ мах зүг байд сэтгэл зүйн маань итгэцэн байдаг. Тэгээд бас сүүл рүүгээ надад таарч тохирохгүй болоод яваад байгаа шиг тэгээд ногоо төлхөө хэрэглэе гэхээр хужаа ногоо байдаг тий. Тэгээд нэг хоолтынхаа учир зүг болохгүй ядаал яваад байна да. Хүй, Мишель нүш тоосноо. За. Миний махаа идсэн үү? Хөмсөг бол ерөөсөө сүүл зураал болоо. Ингээд эхлээд би ингэж боддог байсан чинь ингээл сүдэрлэл хатраа басчихдаг байсан чинь бас ингэж яхаар илүү шуугар харагддаг юм л. Миний бас нөгөө юу дуусч паудер дууссан. Надаа нөгөө гялтгаар өнгө зөгтгөө энийг төрчихээд гоё мат харагддаг байхгүй юу? Тэгсэн чинь паудер маань дууссан. Миний үүснээрээ ингээд шулуун эндүүдэд үтсэн чинь зохихгүй. Тэгээд бурцгараараа ингээд байхаар бас нэг одоо Монагийн Google-тэй кино шиг голдуу шиг харагдаад байгаа байхгүй юу? Одоо энэ ч бас хөөс төрчөөд бас гайгүй хэлбэрт оруулчаад байгаа царай. Ийм үедээ Монагийн эмхтэй дүр. Тэгээд төрхөөгүй юу ч төрхөөгүй үедээ Монагийн нэг эрэгтэй дүрийн үс шиг. Ингээд нүрээ нэг ингэж бодсон болоод орхиод байгаа. Сармаса бодог юм шиг. Залуу ах амар хиймэл юмд дурладаг гэсэн чинь одоо ерөөсөө натурал юмд дурладаг боллоо. Тэгсэл хэрэгч. Ингээд өтгөрүүлэг гэвэл юм байна. Тэгтээ шиг бодаагүй юм шиг л тэрхэн болгоч. Контр дуусаад тэгээд нэг өмнө голоод хэрэглэхгүй байсан контр гаргаж контрт. Миний хувцас талч.
За. Ингээд нэг будаагүй юм шиг. Зүгээр нүрэ хамгаалалтууд ингээл өрч. За би оролцохгүй бол энэ хүүхдүүд хичээл сургуультай бүр явахгүй нэ. Тавцунраа тэ сэтгэл төрөлөө өмсөхгүй нэ. Тэгэхээр нүрэ маа нэг ботсон болоод бодох гэжтэй зүгээр нүрэ хамгаалах гэж баг юм төрхлээ. Тэгээд одоо хүүхдүүдийнхээ хувц сонрыг сургуульд нь явахт нь бэлдээ да. Хүргэж өгнө. Тэгээд бичлэгээ өргөжлөлээ. Хоёр хүүхдээ сургууль нүрээд өчлөө. Тэгээд өнөөдөр нэг болоо гэх юм уу. Тэгээд одоо ингээд сургууль амралтал одоо 3 сар ер нь бол бараг дуслаа шүү дээ. Тэгээд 3 сар дуслаа. Тэгээд 4-5 сар гэдэг 2 сарын хугацаанд хүүхдүүд маань сургууль нь амрах гад байна. Тэгээд би жоохон төлөвлөгөө маягийн бичлээ. Төлөвлөгөө бичлээ 4-5 сар юу их тухайгаа тэгэхгүй бол юугүй амрах болчоод тэгээд яг нөгөө хийн гэсэн юм төлөвлөж хийхгүй бол би над шиг нэг амар тийм тайван тийм амар айсаар нь явдаг хүний хувьд болохоор жоохон үр бүтээлгүй өнгөрчгөөд байдаг тийм кино үзэх дуртай. Тэгээд кино үзчихээд тэгээд нэг гоё кино үзчихээд хэдэн кино үзээд тэгээд нэг Аз багц маань нөгөө хугацаанд дуусаад тэгээд дахиад сонгох гэснээр за болий одоо яг хүүхдүүдтэй илүү харахаараа би гоё 5 сараас хойш нэлийн гоё хичээлж туртай юм хийж гэртээ гоё одоо цаг хугацаа өнгөрөөлөө гоё кинонод үзлээ. Хүснээ идэж уулаа. Гоё сайхан байлаа. Тэгтээ яг миний нөгөө амралтаа одоо чийлэрдэг хугацаа чинь айгу бага штэ. Одоо өглөө нэг багыгаа цэцэрлэгт нөхчөөд тэгээд яг орж ирэхэд яг 9 цаг болчиход байхгүй. Тэгээд тэрнээс хойш чи нэг хоолонд иргүүлээл хүүхдүүд 2 хүүхдтэй хоолонд өгөөл тэгэл яг 10 цаг гэхэд үлдсэн даалгавраа хийж эхэлтiin. Тэгээд тэгсээр байтал дахиад нэг жоохон үдийн цайрхуу маягийн хийж өгөөд тэгэл яг нөгөө хоёрыг яг түрүүний нөгөө хувцлал түрүүний шаваа гарна. Тэгэл одоо ингээд 1:30-аас 3 юм уу тий амар баг юм. 1:30-аас 3 цаг хооронд миний гоё чийлэрдэг цаг. Айгу бага юм нэг цаг 30-аас 2 цаг юм байна. Тэгээд нэг за орой хоол нэг амархан хоол байлаа гэхэд нэг 2-оос 2 цаг 30 минут бас хамгийн урттай ихэнхдээ цаг 30 минут л чийлэрч тэгээд туртай юмаа хийж гэртээ байд юм. Яг өөрийнхөө яг нэг амралт болдог хугацаа тэр л. Тэгээд ойд тиймэрийг амралтаа тий өөрийгөө гоё эрхлүүлсэн. Тэгээд одоо нэг сургууль амрах гэж байгаа учраас хүүхдүүдтэй илүү цаг зарцуулъя гэж бодоод ер нь жоохон төлөвлөгөө маягийн хийхгүй бол өөрийгөө жоохон хүчлэхгүй бол би маш урсгалаараа тий маш тайван хүн чинь бас аягүй хэцүү. Юу чигээ готл хамаг цаг хугацаа авслаа. Бүтэлтэй өнгөрөөе гэд төлөвлөгөө бичлээ. За тэгээд дөрөв төлөвлөгөө 8-1 төлөвлөгөөний 8-1 зүйл болохоор охиныхоо хичээлийг тавтуулна. Ялангуяа математикийн хичээлийг бүр аягүй сайн тавтуулахгүй бол маш хоцрогдолтой явж байна. Тэгээд манай хүүхдээ амар тийм хичээлдээ муу ах амар олон шалтгаан байна. Тийм тэрийн дуртах юм бол
өнгөж 4 настайдаа ингээд дүүтэй болсон. Тэгээд 4 наснаас хойш ингээд анхаарал халамж суларчж байгаа юм. Тэгээд дөрвөөс тэгээд яг 5 настайдаа яг цэцэрлэгт яг нэг бэлтгэл ангид явдаг үеэр нь корона гараад 20 он одоо 9 сарын 10 гэл яг тэр 5 настай цэцэрлэгт бэлтгэл бүлэгт явдаг тэр үеэр карантинлагдаа тэр бүтэн жилчингээ корона гэд цэцэрлэгт яваагүй ерөөсө гэртээ байсан. Тэгээд бэлтгэл ангид сурах хэрэгтэй юмнуудаа сураагүй байгаад нэгдүгээр ангид ороод яг нэгдүгээр ангид ороход нь би яг хоёр дүүтэй болгоцсон гэсэн байхгүй. Анхаарал хандуулаагүй, хараа муудсан. 3 дахь шалтгаан болохоор багш солигдсон. Өөртөө бодлогыг аюу тийм нэг сайлгаж өгөхгүй бодохгүй. Тэгээд өөртөө бодлогон дээр анхаарий. Тэгээд хамгийн ихний математикийн бодлогыг илүү охиндоо 2 сар ирээсэн хичээж зааж өгье. Багхан ч гэсэн дээр төхөө. Тэгээд энэ 103 сарыг бас ашиглана. Хичээл номыг мартсан гэж амрахгүй. Ер нь бол одоо миний их боддог одоо нэг жоохон ном уншихаас илүү би нэг юу хадгалсан. Малаг үзээд гой номнуудыг уншаад нэг товч агуулгын ярьдаг тийм малаг гэдэг хүмүүсийг их сонсож байгаа. Тэгээд уншсан, үзсэн хүмүүсийн ярьж байгаас нь сонсоод ийм хичээл хийн хичээлдээ сайн байх гэдэг энэ хоёр зүйлийг олж мэдсэн байгаа. Тэр нь болохоор нэгт болохоор өдөр болгоны багахан хичээл зүтгэл одоо тэр нь амралтын өдөрч байна уу баярын өдөрч байна уу тэр зуны амралтч байна уу хамаагүй ерөөсөө их биш багахан өдөр болгон хийх ёстой юм хийгээд өдөр болгон хичээлээ хийх нь чухал юм байна. Хийх нь чухал гэж сонссон. Тэгээд тэрийг яг хэрэгжүүлээд би хүүгээ 5 наснаас нь уншуулад өсвүүдийн тус нь холбохгүй гарч гисэн бичүүлээд ингээд нэгдүгээр ингээд оруулахад маш амжилттай суралцаад ингээд сайхан явж ирсэн. Тэгээд ингээд тэр болохоор үнэхээр зөв юм байна. Тэрийг бол аюул сайн хэрэгжүүлсэн. Тэр амралтын өдөр байна уу? Тэр төрсөн өдөр байна уу? Тэр зуны амралт байна уу? Ёр хамаа. Яа, заавал өдөрт 30 минут 30 минутаар 2 удаа ингээд хичээлийг бол хийлгэж ирсэн. Хийлгэж ирсэн. Тэгснээрээ одоо ингээд манай нэгдүгээр хөвгт маань төртөхгүй хичээлээ хийж байгаа юм л та. Тэр нь л ихгүй бол ингээд яг нэгдүгээр ингээс нь яг хийдгээр нь хэлсэн бол маш их стресстэй шинэ хичээлдээ дургу болох байсан. Айгуу зүгтжээ гэж миний хувьд бодож байгаа. Нөхрийн хувьд ч гэсэн тийм маш гоё урам өгч байгаа. Тэр миний ханы өстэй зүг байж миний ханы хүчинд миний өстэй төртөхгүй сайхан сурч ийн гэдэг маш гоё урам өгөөд өгсөн байгаа. За нэгт уншиж сонссон зүйлээ хичээл номдоо сайн байлгахын тулд нэгт уншиж судалснаа бол өдөр болгоны багахан хичээл хийх нь маш үр дүнтэй байлаа. Хоёр дахь нь болохоор ер нь бол бодоод хад хичээлч байсан одоо бага анги дундаа ингээд 10 жилийн хүүхдч байлаа гэсэн оюутан байлаа ч гэсэн ажил хөдөлмөр эрхэлдэг хүн байлаа ч гэсэн гэртээ суудаг эцэгтэй нар байлаа ч гэсэн
нэг амжилт авчирдаг. Яг нэг хийж байгаа юмд амжилт авчирдаг нэг зүйлийг уншсан. Тэгээд дээрэс нь бас сонссон. Тэр зүйл болохоор одоо ингээд хүүхд ингээд даалгавраа хийж байгаа шүү дээ тий. Яг багшийнхаа оногдсон даалгаврыг хийгээд тэрнээс гадна дахиад нэг одоо 30 минутын даалгавар байлаа гэхэд 30 минут даалгавар хийчихэд 10 минутыг яг тийм илүү хичээгээд 10 минутын тийм бүр нэг яг заавал багш өгсөн байх шаардлагагүй багшийн хийснийг явах хийгээд тэг болоо биш ингээд яг 10 минутыг ингээд маш үр бүтээлтэйгээр хичээлийн давтуулдаг. Энэ аргыг биш үү? Энэ аргыг ажил хөдөлмөр эрхэлж байгаа хүн ч гэсэн тэгээ зүгээр нэг яг нэг юм оновчтой нэг тийм байна гэж бодсон зүйл гэх юм бол тийм нэг 40 сая төгрөгөөр ресторан ажиллуулж анхныхаа рестораныг ажиллуулж байсан гэдэг эхлүүлж байсан гэдэг тийм ресторан ажиллуулж эхлүүлж байсан гэдэг тэр нэг инновашн дээр хатаг нэг залуу байт юм аа. Гэрийн том юм дээр орцсон байлээ бид хийж байгаа завтаа болохоор үзэн. Тэгээд тэрний нэг ямар зургтай нэвтрүүлэг хийсэн бол YouTube байсан болоо тэн дээр үзчихээд ээжтэй одоо байр авч өгснөөр нэг өрөөлө байр авч өгснөөр ингээд амьдралтай тэрнээс хойш аюу сайн сайжирсан гэсэн. Ингээд яг тэр гарчийн уншаад ингээд ороод үзээд тэгээд дэлгэрэнгүй тэр болоо гэсэн юм болоо. Үзээд чи тэр залуу яг тэрийг хэрэгжүүлсэн гэсэн аахгүй юу? Яг нэг өөр сонгогдсон ажиллаа хийгээд дээрэс нь бас ингээд амар тийм сэтгэл зүрх гаргаж сэтгэлээ сэтгэлээсээ ингээд сэтгэл гаргаж нэг юмыг хийдэг. Яг ингээд би энэ ажлыг тэг сайн хийсэн ч юм уу хийсэн ч яг л ижлэгийн цалинтай байна гэдэг сэтгэлгээгээ биш те орлогоо нэмэгдүүлэх эсвэл үр бүтээлтэй те тэгээд амар санал өөрөө тэр ажилд ингэж яг анхнаасаа бол тийм ажил хийнэ гэж бодоогүй байжгаад оюутныхаа төр зурдаа хийгээд энэ мандалынхаа зардлыг тэгээ төр зурдаа нөхөх зорилгоор тэ хичээл сургуультай явж байхдаа ингийн цагийн ажил тэ амралт мандалтаараа хийдэг тийм зөөгч тийм ажлаас ажлыг юм сэтгэл гаргаж хийснээрээ тэгээд тийм ингээд ухаан зарцуулаад ингээд ингүүл илүү их хүмүүсийг татах юм байна да тий одоо төсөө өдөрт нэг ийм ширээний бүтээлийг ингэж арын фоныг ингэж гоё засаад өгөөл хүмүүс илүү сэтгэл нь хүрх юм байна да тий илүү ингээд нэг хүнийг татгаар ингээд маш олон хүмүүс ингээд бас үйлчлэгч нар татна шүү дээ тэгэж ингээд зүгээр нэг зөөгч хүн ерөөсөө нөгөө заалныхаа тогтчлолтод анхаарал тий анзаарсан зүйлүүдэд тэгмээр юм уу гэдэг илүү ингэж сэтгэж хийдгээсээ тий хийдгээсээ илүү ингэж сэтгэл гаргаж хийснээрээ одоо тэр хүн бол томоохон рестораны захирал болсон явж илээ. Тэгэхээр нөө яг оногцсон ажиллаа тий зүгээр 30 минутын даалгавраа зүгээр хийгээд орхих биш бүр илүү сайн тий байхын тулд одоо ингээд яг даалгавраа хийгээд тэр өдрийн даалгавраа бүр маш сайн толгойд хийж авахын тулд одоо дахиад нэг 10 минутыг илүү бүртгэлтэйгээр өнгөрүүлж чадах юм бол бүр хичээлдээ аюу гоц сайн байх юм байлээ. Одоо миний хувьд болохоор хамгийн сүүлд анзаарсан зүйл хэрэгжүүлсэн зүйл гэхээр ингээд нэгдүгээр ангийн хүмүүс маань чиг энэ дээр ингээд хийхдээ баг нэг ч алдахгүй анзаарч ирнэ. Тэгээд тэр юунаас асан бэ гэхээр ингээд ихэнх одоо 5-6 өгүүлбэр богино өгүүлбэр те
Нэгдүгээр чинь амар их юу дөнгөж үсгээ баг нэр одоо хүртэл үсгээ ангийнхны хувьд бол одоо хүртэл үсгээ үзэж дуусгаагүй л байгаа. Гэхдээ бас ингээд 5 үедээ өгүүлбэр тэгээ 5 үедээ төвөр өгүүлбэр тэгээ 5 үедээ үнээс бутсан одоо өгүүлбэр донд 5 үедээ 6 үедээ ингээд үг мөгөнд оронгууд тэднэрт чинь хүндтэн ч дээ тэнгүүд манай хүүхдүүд 5 настайгаас ингээд бас мама уншаад ирсэн маш тийм төвөггүй болсон. Дээрээс ингээд тэр 5 6 өгүүлбэр донд чинь ингээд шинхэн тийм богинохон аюу амархан өгнүүд байгаад байгаа байхгүй юу. Тэгээд нэг өгүүлбэр дотор нэг за нэг 3 4 л тийм анхаарах шаардлагатай өгнүүд явж байгаа байхгүй юу. Эсвэл маш урт үгэн дээр хаалтах магадaltaй үгэн дээр би яахав гэхээр нөгөө нэг 30 минут хичээлээ хийгээд бассан. Гэхдээ бид хоёр багш нь ингэдэг ингээд нэгд өдөр ингээд 5 өдрийнхаа даалгаврыг нэгд өдөр тарахтаа өгчтэй. Өдрөд нөхчин тэрэн дээр нь математикийн даалгавар, математик бодох даалгавар, монгол хэл дээр нь хуулан бичиг, унших тэ нэг одоо номны тийм нэртэй гарчигтай үгүй өгүүлбэрийг тэ ихийг уншаад нэгээс 2 удаа уншаад нэгээс 2 удаа цэвэр сайхан хуулан бичгийн төдөө дээр бичээд голдтой нь болохоор цээжээр бичээрэй гэд ингээд хитрхи урт их байх юм бол ингээд тал малын ингээд нэг хөрх ингээд яг цаасан дээр даалгаврын цаасан дээр болгоцсон ингээд нэг цээжээр бичээрэй өгөөд тэгээд тэр даалгаврыг хийж ирсэн хүүхэд тэр нэгтгэхийн хоёрын тэр даалгавар хийцүүхт хоёр дахь өдөр орж байгаа өдөр хичээл дээр ингээд цэжчиг авангууд яг гэртээ 2 удаа уншсан 2 удаа хуулан бичиг хийсэн багш нь би маш мундаг багш гэж өмнөх балаг дээр хэлжсэн 2 удаа уншсан 2 удаа хуулан бичиг бичсэн 1 удаа цээжээр бичсэн тэгээд цээжээр бичээд алдсан үгээ нэг мөр ингээд дахиад бичсэн хүүхэд бараг алдахгүй шахах байхгүй юу. Тэнгүүд нөгөө ангийнхан тал хувь нь яг ялцчихгүй нөгөө хүүхд өөр учир те манай хүүхд чинь ингээд өмнө нь ингээд өсгөмсгөө цээжлэх учраас ингээд бараг л тэгээ түрүү 7 хоногт сурсан үсгээрээ энэ 7 хоногт ингээд чичмч яваад ангууд айгүй хүнд байгаа л да. Тэгээд манай хүүхдүүд болохоор одоо тэр нөгөө 30 минут хийсэн хичээлийнхаа дараа 10 минутын үр дүнтэй давтлага нь юу вэ гэхээр нэг 4 одоо нэг 5 6 өгүүлбэр дотор 4 хүнд манай хүүхд бурууч болов гэсэн 4 үгийг онцолж би дараа нь хичээлийн дараа давтуулдаг байхгүй юу. Би энэ чинь нэг үүдэндээ нэг тийм арилгадаг самбар наацсан байгаа. Тэгэн дээр бичтэй алдаж магадгүй үгээ ингээд тийм бичээ тавьчин. Тэгээд ихэд уншуулчаад арилгаад тэгээд одоо 5 6 үедээ болохоор жоохон хүндөвтөр гэж үзээд бичүүлж байгаа байхгүй. Тэгээд арилгачаад тэгээ миний үр дахиад бичээрэй гэж үзээд бичдэг байхгүй юу. За нэгт ингээд уртг хоёрт гэх юм бол одоо нөгөө 61-ийн уртын хоёрыг андуурах магадлал маш өндөр. Тэрийг бас анхааруулж те модны алимны гэхэд нөгөө 61-ийн ордтой тэрийг нь хаяа нэг андуурч уртын юм гээд гэртээ тэр бичиж байгаа чинь дээр бичингүүд би тэрийг заавал нөтлөх шаардлагатай гэж үзээд одоо тэр үүднийхээ арилгадаг самбар дээр бичээд уншуулад анхааруулад модны алимны гэхэд 61 орчин тийм ээ миний хүүхэд мэдээлжлүүлээд мэдлүүлээд тэгээд арилгаад өөрөөр нь бичүүлээд зөв бичсэн. За ингээд 3 дахь гэх юм бол одоо сүүлд нөгөө саяхан л үзлээ л дээ. Зөөлний тэмдэг
хатуугийн тэмдэг орсон үг андуурч бичих гэдэг байгаа байхгүй тий. Нөгөө олын бари гэхэд өгнөдөө баттгаж тэр самбар дээрээ айгуу сайн ярилцаж зааж өгөөд хардаа миний юу үсэг орсон үгэнд яа үсэг хатуугийн тэмдэгт орж ийн үсэгтэй үгэнд зөөлний тэмдэг орж ийн аатай үгэнд орсон үгэнд яа үсэг хатуугийн тэмдэгт орж ийн ингээд инглээр тайлбарладаг байгаа. За тэгээд дөрв байдаг сте тий. Тэгээд дөрөвдөр нь болохоор нөгөө дээгт хэсгүүд эцэстээ тий. Хэгийн өмнөх нөгөө хэсэг нөгөө заримдаа гэж хичээл заримдаа гээхгүй бичээл тэрэн дээр алдах гэдэг байхгүй. Тэгээд тэрийг бас одоо яг тэр үгээр одоо өдөр ингээд тэр зэжчихээр ингээд өдөр шалгалт авах гэдэг шүү дээ багш нь. Тэгэхээр би тэрийг алдаж болох магадaltaй нөгөө 4-5 ингээд онцолж энийг л ингээд цэж чигжүүлэхдээ анзаарсаар за миний уу энэ цэж чигнээс энэ 5-6 үгээс энэ 4-5 үгийг одоо эсвэл 2-3 үгийг алдах магадaltaй байна да гэж бодсон. Тийм жоохон хэцүү хүн эсвэл урт эсвэл яа тий эсвэл нэг тэмдэг хатуугийн тэмдэг уртын 61 тий орсон тийм үгнүүдийг онцолж одоо зааж өгснөөрөө өдөр ямар ч алдаагүй цэжчих хийсэн гэдэг. За ингээд алдаагүй бичих боломжтой байтал тийм би зүгээр 30 минутын даалгавраа хийсэн одоо болоо гэд ашигчвал ингээд 1-2 алдаад ирэхээр байгаа байхгүй. Тэгмээд яагаад алдахгүй зүгээр л ашигчны системийн сүртийн ямар бүх ямар их шахтай ингэж зарим нэг бодох байх. Амны болохоор манай охин хөөстэй те онц гэж багш нь тавихгүй л багш муухай багш онц тахгүй ингээ уурлаад идэг те. Монгол хэл дээрээ цэж чин дээрээ аяг онц гэж бичиж онц гэж ирдэг хэрнээ математик дээрээ бас хаяа ингээд нэг зүг ингэдэ 1-2 буруу ангууд багш нь онц монцж тавьдаг байхгүй буруу юм байгаа яаж онцтайх юм бэ те. Тэгэнгүүт манай хүүхд ингээд багш нь онц тавихгүй байна уу гэж алдцоо ээж би буруу хийцээ ингээд нөгөө амар гонёлоод надад хэлдэг байхгүй юу. Ингээд зүгээр шүү дээ миний зүгээр онц авахгүй байж болно. Онц байхгүй байж болно юм уу? Алдаж болно заа юу чадахгүй байж болно заа юу ээж нь хүйдэ цаагаад өгье. Нөгөө өдөр багш нь нэг жоон буруу муруу гэдэг нөгөө ланаар ингээд зөв буруу ингээд явцсан нөгөө буруу гэж яг тэр үедээ л ингээд буруу гэж багш нь шалгаад буруу гэж тавьсан үедээ л ингээд шууд орхиод хүрээд ирж байгаа хгүй манайх тийм зантай ингээд юм ясих гэдэг тийм зам байдаг. Тэгээд тэг жоохон гонёлаад тэгээ нөгөө математикт жоохон дургу хийж чадах үедээ чадна чадахгүй үедээ чадахгүй байгаа шүү дээ. Тэгээд би бол математикийг бол түрүү жилээс бол ерөөсөө оролдуулаагүй. Математиктаа ерөөсөө тулж ажиллаагүй. Яг 9 сараас л яг математик бол яг өөрөө хийж ирж байгаа. Би математик заахыг хүсээгүй. Математик заагаад сургууль орохоос өмнө заачгаад одоо нөгөө юм өөрчлөгдсөн. Математикийг заах арга нь арай өөр байгаа. Тэгээ багш нь тийж заагаад би тэгээ заасан тийм толгой дотор нь тэрсэлдээд ингээд уур нь хүрээд манай хөт чинь амархан уурж стресстэй тийм. Тэгэхээр математик бол би заахыг хүсээгүй. Гэхдээ цэцэрлэгийн суур амар сайн тавигдсан байсан. Тийм. Нөгөө зураг мурагнуудыг ингээд тоолж моолоод хөрхөн тоогийн тавиад доор нь тавиад тэгэнгүүт ингээд нэг 7 шувуу байлаа гэхэд ингээд 2 нь нисээ явцсан. Тэгээд ингээд 7-оос хасах нь 2 тэнцүү гэдэг ингээд хариугийн тавих тийм зураг мурагтай тасгал масгал байгаахгүй. Тэр мөрийг ингээд тий сар 9 сард ч яг гар зөвшөөрөх явсан юм. 10-11 сард аюу зөө хийгээд ирдэг.
би бүр гайхаад миний үчин ааш тэгээ бодоод тэгсэн чинь цэцэрлэгдээ тийм юм хийлгдэг байсан. Тийм математикийн анхны ерөнхий ойлголтыг цэцэрлэгт хүрэх өгсөн байсан. За тэгээд 4-5 сарын төлөвлөгөө бичлээ сая. Тэгээд нэгт болохоор охиныхоо хичээл сургалтыг тий багхан гэсэн чад хэмжээрээ ахиулахны. Гэтэ манай нөхөр ингэж байгаа. Аюу сайн багш олдохгүй багтаа л гээд ерөөсөө тийм хүүхдээ маань нэг юм манай хүүхдэд би охиныгоо мэдээд чи өөрөө багтаа ямар хүн хүүхдээ л тий мэдээд байгаа ахгүй ингэж барьдаг тийм чанга гад юм багш хэрэгтэй. Наада заах юмаа заачдаг тийм багш хэрэгтэй. Хөр ингээд тийм хитрхи зөөлөн болохоор манай төрөлхийн тийм аришны гараад зэгчэл мэдлэлтэй төлөвлөхгүй байгаа. За тэгээд хоёрт гэхээр манай хүүгийн үсгэлийн баяр одоо ингээд 5 хоногийн дараа л болох гэж байна да. Өнөөдөр ингээд 23, 28 үсгэлийн баяраар нь одоо ингээд анги нийтийн арга хэмжээ болсон тий хүүхдүүд ингээд үсэг болон түрэн бисчтэй шижээ болсон манай бисчээг унших бах. Тэгээд бусад хүүхдүүд нөгөө бас үсгнүүдээ уншин ингээд ангаараа 3 доод болно гэсэн. Тэгээд нэг хөөрхөн тий чаддаг юм хомоо хийсэн тийм гоцлол дуу ч юм уу, хүчм ч юм уу, бүжиг ч юм уу юм байх юм бэлээ. За тэгээд хөөрхөн параараатай хөтлөж авсан байсан. Тэгээд манай би өглөө хэлсэн. Миний мундаг сурсан болохоор багш нь ээж аав нь шагнаад миний гоё параараа ээж миний өвтэй явуулсан. Сайн уу баяка? Нэгэн жангийнхан сайн уу баямагш сайн уу баясгаа гэдэг миний параараа ирнэ гэж штэ. Тэгээд тийм аягүй хөөрхөн хүүхдүүдэд бол тийм сонирхдаг хүүхэлтэй үлгэний баатар бол маш гоё санагдах. Өмнөөс нь тоглоод баярлаад байгаа. Тэгээд анги нийтийн тийм арга хэмжээ тий хөтлөгч гэмээр сэтгэл хөдлөх хөдлөх байх. Таалагдах байх миний үдтэй. Тэгээд харна гэж байгаа байхгүй. Тэгээд уг нь тоглоомын төмөв яриад тийжсэн болцсон байсан. Тэгээд би хүүдээ нөгөө тоглоомын төмөөр тоглох модулгуудад тэнгууд нь тоглоомын төмөөр тоглох юм байна гэдэг ангийнхантайгаа тоглох юм ингээд бодсон байсан чинь болцсон байхгүй. Тэгээд хүүдээ хилцсэн байсан. Тэгээд миний хөр чинь бас хөөрхөн сайн сураад ээж аваагаа баярлуулаад байгаа тий. Тэр ерөөсөн байнга тоглоомын төвийг бобет гэж хэлдэг. Байнга тоглоё гэж гуйж яг жил боллоо шүү дээ хөөрхөн. Тэгээд тоглоомын төв тоглох гэж бодож байгаа. Тийм нөгөө хамгийн сүүлд одоо манай энд аяархан байдаг нэг тоглоомын төв хамгийн сүүлд тоглуулад араас нь амар өндөр босгортой газар байхгүй. Араас нь нэг хүүхд түлхээд тэгээд манай хүүхд ингэж шүднүүд нь урууланд нь зогтсон юм уу хэл мэлээ хатсан жил ингээл энэ хавьд амар гинтсэн цусмас гараад тэгээд бас ингээд нэг айдастай болцсон трама усцсан байж байгаа болцсон. Тэгээд тэр хүүхд болохоор гадаадд амьдарч байгаад ээжтэй хамт гадаадд амьдарч байгаад ирсэн хүүхд юм шиг үлээ тийм үү. Бас нэг жоохон би аутизмын юмтай хүүхдээсэн гэж ойлгосон. Ээж нь гэсэн маань уучлаар манай хүүхд ингээд хаяа ингээд юм байбал гэж мэдхгүйгээр ингэж яадаг ингэж сонь үйлдэл гаргаад идгаа гэд стоочлаар өөрчлөлтгүйсэн. Тэгэхээр бас нэг тийм хөвгтд хамгийн сүүлд их тоглоомын төвний араасаа төсвөөснээс хойш тоглоомын төв явахгүй байгаа. Тэгээ тэрний дараа нэг тоглоомын төв орохоор болсон чинь сонгуулийн өдөр яг амарч тараад аав нь авто машинтай ингээд 3 хүүхэдтэйгээ ингээд бид гэр бүлийн тавуулаа ингээд тоглоомын төв явж 3 хүүхэдтэй тоглоулъя гээд явсан чинь нөгөө сонгуулийн өдөр чинь бүх нийтийн тийм газруудыг хүрч хаацсан байсан. Тэгээд тоглож чадаагүй. Тэгээд тэрнээс хойш нэг тоглолчийн баярыг гэдгсэн чинь
Ойрхон болохоор тэр газар руу явах гэдэг юм л та. Тэгсэн чинь амар бохор байна гэд юу арай тэндээс бараг тэндээс ирүүл очиод өвчөө авахаар байлээ гэдэг. Тэгэхээр нь тэгээд бас нэг өгөл тийм нэг өвчөө ороодаг үедсэн болохоор яваагүй. Тэгээд ер нь тоглоулаагүй амар хутсан байна. Хамгийн сүүлд тэгээд араас хүүхд төлөвлөлтөд би яваагүй гэсэн гоё. Би шинэ дүүгийн нэлх дүүгийн хараа гэртээ үлдчихсэн. Тэгээд дүүгийн төрхөөс өмнө том гидстэй нэг явсан юм аа. Тэгэхэд манай вайгуу жоохон байсан. Гурван сүрсэн бүр тийм жоохон байсан. За ингээд нэгт охиныхаа хичээлийг тавтан хоёр төсгөлийн баярыг ингээд тоглуулж моглуулад өнгөрөөх нь одоо дулаарч байгаа дулаархаар аяг хүүхдээ нийгэмшүүлэх үйлдэлүүдийг хийж чадаад одоо манай хүүхд цирк чинь ээж би цирк болъё гэдэг. Манай Маша багийн бөмбөг тоглолдог дугуй ингээд манай бөмбөг тоглолдог монголыг цирк гэж хэлээд ойлгосон. Тэгээд цирк яадаг үлээ ингэж олон бөмбөгөөр ингэж эргэлдүүлж тоглолдог. Тэгээд тиймэрхүү цирк гэдэг нэг тиймэрхүүгээр ойлгосон. Өөр нэг бас нэг хүүхдийн цирк гэдгийг ойлгосон. Тиймэрхүү ойлголтсон баг. Яг үндсэндээ цирк ямар гэдгийг би хүүхдийнхаа төсөөлөлттэй танин мэдэх үзүүлэх зорилгоор бүр цирк үзье. Би хүүхдтэйгээ цирк үзнэ. Би өөртөө миний хөрхөн цирк яриад байгаа гэдэг нөхдөг ярьсан. Хөрхөн цирк мэд яриад байгаа. Хүүхдээ нэг цирк үзүүлье гэх тийм гоё штеп бас би бас тиймэрхүү ямар сонирхолтойсэн гэдэг тэнгэрээс уяагаар дүүжлэгдэл те нэг гоё бүжигчд нэг гоё морь зэрэн дээр чинь цогсож мохсоод яг тиймэрхүү миний хүүхд маш их сэтгэлийн хөдлөх ахмад бодхоор төсөөлөл хүүхдийн өмнөс баярлаад байгаа цирк үзэн гэж ярьжсэн чинь манай нөхөр нөгөө хотоос огч чаад хүй чин цирк хүүхдээ цирк үзэн гэж хайраа ингээд 14 хоног л үргэлжлсэн тийм циркийн тоглолт дэлхийн цирк Монголд гэж тайна гэд надад нэг тийм юм тэгснээс аягүй боломжтой үзэх боломжтой өдөр цагууд байна. Тэгэхээр цирк үзэн гэсэн юм 3 дахь зорилгоо биелүүлэх нэ. За тэгээд 4 дахьаар гадаас авч гарна тэ бөмбөг тоглуулна, дугуйгаар тоглуулна, дугуй нуулна, Toy Story гэдэг юм хөршин болохоор фон олцсон. Энэ нэг авч гусан мосуур дээр тоглохын гэсэн. Одоо тоглуулна. Тэ зурт үзэхээс хамаагүй дээлхийдгүй тийм ээ. Гэхдээ агааргүй гэж байхаас дээрэлгүй хөлтэй тоглоулна. Тэгээ ингэ тоглоомын хөрхөн гусан мосуудаар ямар бас нэг хөрхөн хүүхдтэй яг надад бүр амар татна харьцаа үүсгэж чадахгүй, бүр амар найзалж чадахгүй ч гэсэн хөрхөн хөнгөн харьцаад ингээд харьцаад байгаа. Тэгэхээр агцтай. За тэгээд тавтан хичээл тавтан одоо ингээд багш нь бол одоо ингээд заасан хичээлүүдээ баттгаад нэмэлтээр юм заах юм бол яах нь ямар ч гэсэн 100 дотор нэмж хастад болгосон байгаа. Тэгээ нөгөө их тооноос баг тоо гасгал асуудалгүй шүү дээ. Тэнгүү нөгөө зээлдэг мэйлдгийг бол саяхнаас зааж гисэн. Тэгээд багш нь хөрх арга зааж гисэн. Тэгээд яг тэр аргыг хэрэглэхээр нөгөө норог цаасан дээр бүр ингээд дэлгэрүүлээд ингээд бодож дуусгачаад нэгэн дээр гин далгамжт дээр яг тий шууд хариуг тавих жишээний гэж бодоод байгаа. Тэгэхээр багш нь яванда юу ахаар одоо ер нь цэжэл нөгөө тий 15-аас 7 мал гасах 8 гэх юм цэжэл боддог болох цааш шаардлагатай шүү дээ. Тэрэн дээр нь илүү анхаарал хүүхдээ ингээд математикийг цэжэл бодож сурах тий. Одоо бол ноорог дээр бол асуудалгүй бодож байгаа. Зээлтэй бодлогыг тий эсвэл нөгөө урагшаага нөгөө нэмэгддэг тий 25 дээр 6 нэмэхээр 31 болоход уртлын 2
20 30 болоход бас тий орон нэмэгдэж штэ тий одоо за нэг тиймэрхүү юм ингэж нөө норог төвтөр дээр бодоод хариуг нь тавиад яваад байгаа. Одоо тэгээд цэжээр бодож сурах тий одоо төсөөлөлд нь оруулах гэж үзэндээ тэгвэл илүү хурдан гол нь уусаа цаашдаа тийм л болох тий тийм л болно шүү дээ тий заавал мор гэж бодохгүй шүү дээ тий. Тэгээд Монгол хэлний хувьд болохоор чиччэндээ сайн байгаа. Унших дээр болохоор ер нь аюу тийм хүсэлж уншдаг тий үеэлж уншдаг байсан бодвол зарим нэг огт шууд уншдаг ахиц дэвшилтэй байгаа ч бас хаяа бас хэцүүгэн дээр гацсан. Яг хөө тэр болж чухал биш шүү дээ. Тэр болж чухал биш гэж үзээд монгол хэл дээр болохоор яг гэж бодож шинэхээр сонирхол татах үед гоё ном авч уншуулна. Тэ ярилцсан уншсан номынхаа тухай ярилцсан тэ ухаан санааг нь хөгжүүлнэ. Тэгээд сүүлд нэг ном авсан юм. Сүүлд нэг юм ангийнхан нийлээд ийм ном захиасан. Энэ болохоор асуудаг ном гэдгийгсэн. Ингээ харсан чинь ингээд ийм нэг их хөгцөө тэгээ уншаад ойлгосноо энд нөгөө ойлгосноо дутах санааг энд ингэж баталгаажуулна тий ухаалаг хөө чиг настай гэдэг уншсан юм чинь тэдний настай гэдэг нь одоо мэдсэн маш тий тэгээд баталгаажуул ингээд за ингээд хүү хажуугаасаа одоо чиг олсон гингүүд ийм сонголт АБ боргос үлгүүс хэлэнгээд ингээд уншсан юм ойлгоход илүү хүн юм билээ ийм ном одоо багш нь хүүхдүүдэд нөгөө авсан номоо одоо өчтөрийн чатан дээр авсан нөгөө асуудаг номоо ажиллаж эхлэе гэсэн юмсан. Тэгээ энийг би нөгөө эхлээ сонирхоод ингээд нэг авсан л да тэгээд таалагдаад үр дүнтэй байх юм бол энэ тэгээд аюу олон байт юм лээ. Тэгээд бүгднийг авч ажиллая. Тэгээд өөр гой сонирхолтой ном өөр гой номын самангаар авч өгдөг юм лөө. Аюу юм байна. Яг тэгээд амар их зүйл 100 зүйл бодоод бас 10 хэрэгжүүл бас за ингээд тэгээд би тав болохоор ингээд монгол хэлтэй математикээр ингэж ажиллах нэ 6-ын дүүргийн эмнэлэгт үзүүлэхтэй ингэж маа тэгээд манай хүмүүс яг юм хавар номтой жоохон стресстэй боолдог тэгээд инээж минийд тийм юм байгаад байна. Тэгээд тэр ментад хамгийн анх аюу шин босч уйлж муулаад тэг байхад ментад яг үрдэнтэй байсан смутээр ажиглуулчаад энийг бичүүлчихсэн. Тэгээд дэжвэс одоо тэгээд болох байх уу тэг юм нэг жоохон дүрээ инглиш хүүхдийн хэмжээс зөвлөгөө авнаа гэсэн юм зорилго байна. Амархаас өмнө сургууль амархаас өмнө эсвэл яг сургууль амарсны 2 оны ханг дараач юм тийм 2 оны дотор ч юм уу тийм ямар ч нэг хөдөө мөдөө тийм 100 бас машин судлал авч явах бас бодол байна бэлэх нөө тийм бас нөхцөл байдал нь хангах нь тийм за долоодох нь гэсэн долоодох нь болохоор хамгийн сүүлд нөгөө бяцхан тэмүүлэл сэргийн засахт яваад гэсэн чинь аюу их асуултууд асуугаад тэгээд тэгвэл танаа хүүхдээ ч гэдэг ингээд сурахын үед зүгээр ам тэгээд юм бэ нийгэмшийн хувьд аюу илүү их анхаарна шүү дээ тэгээд ухаж ойлгуулахтай болохын тулд нэг даалгавар өгөөд тэрийгээ тэгээрээ те
Одоо ямар санд нэг яг тэр үед нөгөө манай бүсээ арчдгаас ахгүй юу? Би тэр нэг хүүхдэд тий боксыг арчуулна гэхээр л тийм нэг дотоо арчих байх та, заваарч өгөх байх та гэж боддогтохоор л ингээд санаанд боохгүй нэг зориг хөрөхгүй 6 настай хүүхд яг энгийн хүүхд бол бүс арчиж сурсан байж тээ. Тэгээд өндөрчөөд тэгээд бүсийн асуумж байсан юм аа. Бяцхан тэмүүллийн тэр багш таны хүүхд чинь бие дааж өөрөө бицтгүү тий хувцас өмсдгүү өндөрчөөд бүс арчдгүү гэдгсэн чинь тэрэн дээр нь би үгүйс авахгүй хувцас өмснө. Хувцас өмсдөг тий хоол мол тустай хоолоо бол тэ өөрөө халдвартаа тийм дургу ингээд яг нэг за би хэрэгтэй хоолтой идэхгүй бол халуун бүлээн дээр нь идэхгүй болохгүй гэдээ баг би ч халдвартаж өгч бас манай нөгөө 3 настай жижигэн ч болохоор өөрөө ингээд халдвартаж өгөх идчих би нөгөө 6 настай ахынх нь амд хоол хийж өгч байгаа ш. Тэгээд нөгөө дургу хоолоо идэхгүй тустай хоолоо бол нэр амруугаа чихэж тэр ер нь зажилж гин үү те барыг шууд залгаад байгаа юм шиг иддэг те. Тэгэхээр тэгсэн чинь одоо нэг юм зааж нэг одоо команд өгөөд те тэгээрээ ингээд команд өгснөө одоо дараагийн үйлдэл бас хамт хэлж өгнө. Тэгээ нэг үйлдэлтэй өгөр ингээд ойлгоод нэг тэгээд ингээрээ ингэчээ тэгээрээ гингүүд ойлгох байгаа ч тэмүүд нөгөө тэр чинь нөгөө юм дээр гарч байгаа хүндэрчээд бүс арчихтаар тохиолж байгаа байхгүй. Миний эхлээд ингэсэн. Эхлээд миний ээж мэдээ даа хүндэрчээд нөгөө ингэдэг байхгүй. Хүүхдийн нөгөө зорилтын суудал гэж тарж бичдэг болсон. Тэгээд хүндэрчээд намайг дуудахгүй ээж бүс арч ээж босъё гэж банк дуудчихдаг. Тэгээд хүндэрхээр мэдчихэд дуудаад ахаар нь очиод за одоос яаш бүсийг арчуул гэсэн шүү дээ юм чи. Удаал оролдож үзэн шүү гэж бодоод миний уяас бүсээ арчи. Миний бүсээ өөр арчиж штэ. Өөр арчиж. Гүй би чадахгүй гэдэг байхгүй. Миний үг чадна гэсэн миний үг юмч том болцсон байна. 6 нас хүрсэн байна. 6 настай бүсээ өөр арчдаг гэж штэ миний үг гэд яагаад болохгүй гэдгийг тайлбарлаж өгөх хэрэгтэй. Гэт шат мэдсэн учраас ингээд ер нь бол юмыг аюул хийж болохгүй, шууд болохгүй. Тэ? Шууд ингэдэг гэж хэлхээс хэлэхдээ заавал тайлбарлаж өгөх. Гэхдээ эмч тэгж хэлсэн. Эмч миний үг том болцсон байна гэсэн. Одоо том болцсон чи бүсээ өөрөө арчаарай гэсэн чинь манай хүмүүс тавтаж ярьдгаараа дараа нь ингээд бүсээ арч болгонда сурсан цангаараа намайг дуудаад яг тэр ингээд ихний хитэн одоо өндрөх найл арах үедээ дуудаад тэнгууд миний уу яагаад ээж гэж бодсон. Миний ингээд найлын цаас хардаа нэг таслага шүү дээ. 1 2 3 энэ өнцгөө барьж авлаа. Ингээд нугаллаа, тастаж авлаа. Өвдгөн дээр ингэж найлын цасаа хийж байгаа юм тастаж авлаа. Дахиад голоор нь нугаллаа, бүсээ арчлаа. Дахиад голоор нь нугаллаа, бүсээ арчлаа. Бүсээ арчлаа. Бас байна уу? Тэг байхгүй юм бол тэгвэл нойлын цэс хогийн сав руу хийж болчлоо. Одоо гараа угаа. Яагаад гараа угаад ийм манай үйлдэл болгон дээр асуу. Яагаад угаах хэвтэй ингэ асууж байгаа юм. Миний ганд нь бас наалцсан байна. Бас амар муухай цаа. Гараа угаахгүй бол хоолнд нь алдаад гизрүү нь ороод гизэн үгүй тайлбарлаж өгөө те. Тэгээд одоо тэгээд ингэж нуглаад ингэж арчаад дахиад ингэж нуглаад ингэж арчингуудаас байх юм бол миний арч дахиад бас байна зөндөө бас байна. Над хаяад дахиад 3 минут нойлын цаас тастаарай гэж ингэж тэр нөгөө яг ингэж очиж бүсийг арчих байгаа ч гэсэн ингээд сонсоод за нөгөөд чинь нойлын цаасаа тасчих чинь за босч чинь за арчиж чинь за нөгөөд чинь гараа угааж чинь гэж чимээг ингээд
чагнаад ингээд үйлчлэн ингээд хинаалга авахгүй би за ингэж хийх чинь ингээд тэгээд ингээд эхний хитэн оролтон дээр бас нөгөө бүсээ арчичаад гараа байхгүй гарч ич хийж байгаа байхгүй. Миний гараа уус гэж өө тийш гэдэг ирж орж мараа тий. Тэгээд нөгөө хүүхдээ чадахгүй гэл байх юм бол чадахгүй байх юм билээ. Тэгээд тэр юмч тий хүүхд чинь бүсээ арчичаад гоо гэсэн чинь би арчилж өөрөөр нь бүсээ арчилж үзээ гэсэн. Тэгвэл үзээрэй заяа надад сургаарай заяа тэгээд тэгээд 6 настай өөрөө бүсээ арчих хэвээр. Заад сургаарай тэгээд заад сургасан. Тэгээд тийм нэг үйлдэл хийж сурсан. Тэр чинь бас айгүй том ажил байлаа. Бүсээ арчиж сурсан. Тэгтээ айгүй хурдан амархан сурсан. Тэгтээ би өөр ингээ хүүхдээ ингээ тэгээд чадахгүй гэдэг бод миний хүүхд чадахгүй гэсэн бодлоор хүүхдээ хандаад тий байсан маахгүй. Тэгээд маш амархан чадсан. Тэгээд одоо цэргийн засаг дээр очсон нэг юм асуудал шийдсэн тий. Тэгээд хоёр дахь дээр нь болохоор таны одоо сэтгэлийг одоо хямраас нь одоо танд одоо ямар асуудал байна гэдэг нь тэгээ гар хуурын жоохон тийм бочин жоохон муутай байна гэдгсэн. Тэгээд сэргийн засгийн яриаг болохоор өөр тасны яри. За нэг тийм зүйлс сурсан. За 7 дахь нь шүү дээ. 7 дахь нь үстэй цөөхөн 3-5 хүүхдээ сургууль тайна. Тэгээд ингээд сургууль болохоор ингээд хичээл сургууль болохоор яг нийгмийн харилцаа нэгдүгээр ингээд бол үүсчихгүй байхгүй юу? Яг ингээд сурах ёстой орчин болчоод гэрт яг дүүтэйгээ хичтэйгээ ээж би бол хүүхдтэй бол сайхан тоглолцдог. Манай ээж надтай баг ахыг тоглодог байсан. Тэр нь ингэж одоо ч ингэж бодогдож гой сайхан санагддаг тий. Хүүхдтэйгээ тоглож турсамжийг бүтээх зүг гэж боддог. Тэр хүүхдтэй цаг зарцуулж тоглож заахтаа зааж мэдэртлээ. Тэгээд ингээд сургуулийн 7-д бичснээр ярих юм бол 7 цөөхөн 3-5 хүүхдтэй сургалт хайнаа судалнаа гэдгсэн. Тэгээд сэргийн засгийн ч хэлж гисэн байгаа. Тэгээд би тийм ямар сургалт гэдэг нь бол гахаал тийм судлаа гэж бодоод байна. Сургуулийн орчин бол сурах хэрэгтэй тий. Цаг болцоод ингээд нийгмийн харилцаанд орохгүй байгаад нэг сайн үр дүнтэй бас байж чадахгүй байна. Тэгээд 3-5 хүүхэдтэй тийм хөрхөн сургалт ихтэй гэж бодож байна. Эсвэл гоё нэг бүжгийн сургууль пиано хөлтөр хөвөл би нөгөө удаас захиалж аваад хөрхөн төрсөн өдрийн аймаа тоглуулад байгаа. Энэ бичлэгийн төгсгөл дараална амир хөөрхөн. Тэгээд нөгөө өөр юм сурыг гэхээр бид чинь даалгавраасаа нэг сая илүү гарч өгөхгүй. Даалгавар идэх үү сургуультай явах одоо чөлөөт цаг хүүхдийн чинь бас гэр орондоо тоглоно үзэх юм үзэн ээжийнхээ өрөө даалгаврыг биелүүлсэн бол хичээл даалгавар хийсэн бол тэгээ 30-40 минут уцаа үзэн зургтаа дүүгээ байхгүй үзээд ингээд даалгавар малгарынхаа нэг цаг хүрхгүй л хөрх юм үзэж байгаа зургтыг бол цаг өсрэл цаг мөнгө үзэж байгаа удаач тэгэхээр дүүний ирэхээр зургтны удирдлага авчин тэгээ зургтны удирдлага аваад яг юм нэг юм тавьчаад үзэхгүй тоглоод гүгээд идэг амарсан. Тэгээд хийж тэр тавьсан юм сольж болохгүй тийм тархын хэрэгтэй хүмүүний ачаал өнө зургт үздэг хүмүүс үзэхэд хэцүү болсон байна. Тэ. За нэг тийм сургалт бодоод байна. Хүүхдээ яаж нэгэн гэсэн тийм том зүйл том төлөвлөгөө олсуулаад том төлөвлөгөө гаргах болчоод тэгээд хүүхдээ ямар сургалтаар авч явах вэ? Бас гайхаал судалж байгаа.
Тэгээд та намайг бас тэ 3-5 хүүхэдтэй хичээлд бол манай хүүхд бол сурах шаардлагагүй зүгээр л гоё хамт хамт ингээд тоглодог. Эсвэл гоё ярилцдаг тэ үлгэр мүлгэр уншаад ярилцдаг. Тийм орчин байх хэрэгтэй юм шиг. Тэгээд тийм хэрэгтэй ч юм шиг байгалаа л. Тэр нь ямар байх. Тэгээ би бүр арга хатгата ингээд бодсон чинь өдөр хөнжүүлэхт өгч үзэх үү? Өөрөө хажууд нь байж үзэх үү? Энэ шинэ юм бодол. За зэнгээр тийш зүйлүүд тухай ярьлаа. Тэгээд яг энэний харын бичлэгийг юу яа багшийн за харын тухай мэдээлэлгүй аруулъя да. Тэгээд түр бай миний нөгөө чөлөөт цаг дуусчих. Одоо хүүхд мөхтэй очиж ам тэрнээс өмнө зах явж хүмүүсээ базаа. Түр бай. Мани хор ба спас сан басан Мазаалаа баавгай. баавай мэдчихин. Энэ юу гэж унших юм? Мани гэж унших юм уу? Man гэж мэн өсөг шиг сонсогдож байна уу? сонсохдохгүй. Сонсогдож байгаа шүү дээ. Тэгээд өсөг биш. Зөөлний тэмдэгтэй болохоороо тэгж man гэж хэлж байгаа байхгүй юу? Ховор басан Man гэдэг үг яаж юм? 2 аатай зөөлний тэмдэгтэй байх шүү. За юу? За ховор басан тиймээс хүүхдүүдээ ховор дасан амтыг амттыг гэхэд ямар юу орж ийн? Жани хайрлан хамгаал хүүхдүүд Ой, дууссан юм шүү. Хамгаал гэхэд яаж ийн? 2 орж ийн тийм үү? би үгүй одоо болсон шүү дээ. Чи өчтөр арай таага хийгээгүй унтсан. Одоо таага хийцэн одоо. Бичихгүй. За, гэс ич. Харин ч би чамайг хичээнгүй бичгийг чинь бичүүлэхгүйгээр чивч хөвчүүлж авч чинь давраад байна. За, гурвалжин яагаад зурдаг вүлээ хоёулаа? Гэрийн даалгавар гэсэн үг те. За. Мазаалаа. Гой бичээрэй. Томоор. Тий, томоор. Мазаал. Болчлоо. Мазаалаа гэж юу? Мазаалаа. Чичиг асуудаг үлээ. Асуудаг. Сонсоод бичдэг. За. Нэгэн өдөр. Томоор. Нэгэн. Би нэгэн гэж чадахгүй болчиход байна. Яагаад? Нэгэн гэж бичиж чадахгүй. Томоор гэсэн. Нэгэн. Өдөр. Илүү гарахгүй. Би гой бичиж чадахгүй байна. Чи хичээхгүй байгаа зү чи хичээл хичээвэл гой бичдэм байж гэж. Хичээл. Хичээл. Дээр арай хитрхи дэвтрэн гэсэн юм шүү. Хичээл дээр нарийнхан илүү гарахгүй. Дээр
Багш. Чи удахгүй багш болох юм уу? Ээж нь үү? Ээж нь чамдаа бол багш. Бидэнд Би. ээж нь багш болохгүй. Би. Ээж нь ямар ажил хийдэг вүлээ? Би. Бидэнд. 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 Вау. Миний үчи хичээхээр ийм гоё бичдэг ш. За бидэнд. Дэн. Асуухгүй. Сонсоод бич. Бидэнд. Түрүү уншуулсан. Уншуулж байхдаа хараарай гэж хэлсэн. Энэ ээ үсэг яагаад ингэж гүцэхгүй байгаа юм бэ? Ээ үсэг чи ингэдэг үсттэй. Ингэдэг үсттэй. Үтэхгүй бол яа Тэгээд ээ үсэг чи юурээс харагдахгүй шүү дээ. За энд бидэнд. Бидэнд. Юу лээ? Дэ. Оо мандаг. За бидэнд. Гоё бичиж. За ховортсон. Хавар. Миний ингээд энэ тоогоо ингээд ширээн дээр ингээд тавих юм бол гоё бичэндээ. Дэвтрээ ингээд. За Хавар. ховор. За. Хавар. Ховордсон. Хавар. Чи. Ховордсон. Хаварт. Ара. Ховорд. Хавар. Ямар үсэг сонсох? Дэ. Оо тэгж ш. Хаварт. Ховорд. Тэ харав. Харав. Ховордсон. Хавар. Дэ. А. Да. Ховордсон. Хавар. Хаварт. Сон. Энэ ис үсгийг яагаад ингэж ил үсэг шиг орхиод байна? Ингээд ингэдэг үстэй. За ховордсон. Цэг. Биш. Ховордсон. Ан. 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 Амттын. Ам. Амттын. Амттын гэж. Амттын гэж би чамд анхааруулж сайн харуулсан. А. Амттын. Ам. Амттын. 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 Ямар яадаг лээ? Амт. Одоо ямар хэсэг вэ? Амттын. Уртын ган гэсэн. Амттын сайн сонстоо өөр ямар хэсэг вэ? Амттын. Уртын. Нэр. Бэд. Амттын. Ис. Амттын. За бич. Амтын. Амттын. Амтцээ. Амттын. Тин амтын. За бич. Чичиг асуухгүй шүү дээ, сонсоод бичдэг. Амттын. Тин. Нэг. Энийг уншта. Амттын. Ямар үсэг байсангүйсэ? Харин ямар үсэг байсангүй. Мэдэхгүй байна уу? За дараа нь хоёлаа алдаагаа засахтаа мэдэж авъя да. Амттын талаар. Тийм. Нэг бичээгүй хичээл хэлээ өстэй. Юу? Нэг Нэг гэж юу? бичээ нуусаа. Нэг бичих юм уу? Юу бичих юм? Ингэж мартсан юм уу? Юу энэ ой тогтоолт магтаал гэж амар байгаа шүү. Одоо энэ хамгийн ихний амттын гэдэг юм дээр нэг ойлоод байгаа гэсэн чинь одоо дараагийн өгүүлбэрийн амттын нэг гэдэг үгийг цээжилсэн байсан байгаа байхгүй. Тэгээд нөгөө яг өөрийнх нь хүслээр алахгүй болохоор ойлоод байгаа юм. Нэг уншаал цээжилсэн байсан байна. Бичгээд байгаа. Нэг гэж юу юм? Нэгийн тоо шиг. Юу гэсэн юм? Талаар гэж биш. Талаар гэж бичиж дараагийнх нь. Юундаа нулимсаа зэлгэнүүлээд байгаа юм. Юу болсон юм сая? Талаар. Хэлж.
хэлж Зөв. Хийлж. Өглөө. Өглөө. За унш та чи юу бичиж вэ? өглөө Өөрөө наадхаа бичсэн. Өлөө гэж биччихлээ шүү дээ. Яасан бэ? гэ байсан. Өө гээ байсан гэж. За дахиад бич. Миний ханцууга юу гэ тохоогоо ийшээ тавил та. Буруу болгочих л За да. тэгээд буруу алга. Өөрөө алдаагаа мэдчихэж байгаа бол буруу болгочих болно. За юу. За багш чинь бол чамд ийм боломж олохгүй шүү дээ. Өө үсэг ингэж бичих гэж хэлсэн үү? Үгүй. Өглөө. Өглөө. За өглөө. За бичээрэй. Өглөө. За. За унши. Өглөө. Үгүй. Унш. Над бичснээ унш. Өглөө. Үгүй. Энэ ямар үсгий? Өө. Өглөө. Үгүй. Үлглөө гэж штэ. Улаанаар бичиж. За тэгээ улаанаар бичиж. Одоо болчих штэ бичсэн штэ. Чек. За манай Хэдэн удаа алдсан мөлий өнөөдөр? дараа нь тоолё хоёлаа. Манай улсад гэдэг. Улсад. Ис үсэг жоохон застаа. Ишиг. Зөв улсад. Нин. Хавар. Бага. Бай. Хаасын сонсогдчих. За тэгээ бичээр юм юу? Бай. Чичиг асуудаг юм чинь сонсоод бичсэн. Бага. Болчтой. Бага. Амьтдын. Амьт. Амьт. Зөүлийн тэмдэг байхгүй үстэй. Амьт. Зөүлийн тэмдэг. Амьтдын. Асуухгүй л бичлээ минь юу? Амьтдын. Чичиг асуудаг юм чинь. Тийм ээ? Амьтдын. Жани. Жоншта. Юу гэж? Амт юм уу? Харагдчих. Амт юм уу? Зөүлийн тэмдгийг хилээ өстэй. Тэгээд асуухгүй өөрөө сонсоо бичээч. За би намаа. За буруу болгоо дахиад нэг бичээд үз. Буруу ах юм бол тэгээд шиг. Улаанаар бичнэ. Амьтдын. Жанни шиг. Амьтдын. За зөв. За энд чи амьтдын гэдгийг яаж бичсэн бэ? Амьтын гэж бичсэн байгаа. Одоо болсон штэ. Дамаялаа дараа. Дуусаагүй штэ. Шинэ хийгээрэй гэсэн юм дуусаагүй байх чинь би яах юм? Нэг дугаараа. Эжигээ дугаараа чинь нэг болоо. Нэг болоо. Говийн. Говийн гэхэд ямар юу орж илаа? Сайн бодоорой минь юу? Жанни. Урди. Асуухгүй өөрөө бичээрэй. Говийн. Говийн. Мазаалаа. Мазаа. Асуухгүй шүү дээ зүгээр сонсоод бич. Мазаалаа.
Мазаалай. Мазаалай. Баавгай. Багтахгүй. Баавгай. Баавгай. Билээ. Би. Гой бичээрэй. Билээ. Йоо, хэсэг гүцэгээ гой бичтэй. Илүү гаргачлаа шүү дээ. За Илүү гаргаж болохгүй байна. юу гэсэн? Хаа. Гэвч Энэ муухай алдчихчоо тэр яах вэ минь юу? Хичээлээ хийж байгаа гэж өөр юм битээ хар. За юу гэсэн? гэвч Томки. гэвч айрын Би яаж ойрын гэж бичиж чадахгүй болчиход. айрын Бичиж чадахгүй шүү дээ. айрын Ямар гарсан Жаник. асахгүй бичээрэй минь юу? Би За айрын би чамд анхааруулж хэлсэн шүү дээ. За айрын Эми Жаник байсан юм уу? өнгөрсөө жилүүдэд Би жилүүлээд бичиж чадахгүй шүү дээ. чадна. За жилүүдэд Жил. жилүүдэд Жилүүлдэд хулгайн хул гай хулгайн гай хулгайн хулгайн хул гай хулгайн хулгайн чи наадхаа юу гэж бичсэн хаа та? Үгүй чи харалтаа ил үсэг байгаа мó? байхгүй. Хуг гэж бичсэн юм шүү. Юу хугалах гэж байгаа? Хуг. Хулгай гэсэн шүү дээ чамд. Буруу болгож ил таа. За нэг удаа буруу олгоод бичиж чадахгүй бол улаанаар бичиж. Хулгайн. Хулгайн. Та хааси бичиж болсон юм? Асуухгүй. Хулгайн өөрөө бич. Хулгай. Чичиг асуудгүй. За. Улаанаар бичихгүй. Анчид. Ан. Ин. Ан. Анчид. Анчид. Их. Учраас. Над исүсэг цаста мазаалай гэсэн. Энэ мазаалай баавгай Маан
Им. Маань. Маань. Маана. На. Маань. Сайн харуулсан даа би чамд. Эрийн унш та. Маань. Маань байсан. Маань. 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 Юу гэж хэллээ би чамд? Дахиад уншия. Яагаад ай сонсогдоод байна гэж хэллээ? Мин. Маань гэдгсэн чи яагаад ай үсэг шиг сонсогдоод байна гэсэн. Маань болчих биш. Хоёр аа байна. Зөв заяа. Яагаад ай шиг сонсогдоод байна гэж хэлсэн. Маань. За тэгээд болцсон юм уу? За. Ховор. Үе ямар амар том юм бэ жижигэн бичиж чи илүү гаргаад ах юм. Болохгүй байж тээ. Чи хичээхгүй байж тээ. Ховор болсон. Хор бол. Мм. Болсон. Иесусыг янзлаарай. Им шиг харагдчих. Ил үсэг шиг харагдаад байна. Болсон. За тэг. За сүүлийн өгүүлбэр. Тиймээс Тиймээс гэж юу юм? юу гэсэн үг? Би хамаар байна. Чи чиг хардгуу, асуудгүй, сонсоод бичдэг. Тиймээс. Яагаад илүү гарч ав? Хүүхдүүдээ гой бичээрэй. Би найзгаа зодно. Яаж байгаа? Хүүхдүүдээ хүүхдүүд ховортсон. ховорт. Хулгам гэсэн биш. Ямар хулгам гэдэг вэ? Хулгайн гэсэн би чамд. Хулгай. Хагас байсангүй юу? Тийм л энэ. За хүүхдүүдээ ховортсон. Нарийнхан илүү гарахгүй бичээрэй. Ховортсон. Ховорт. Ховорт. Ямар үсгүү? За бичээрэй ховортсон. Би дээ бичиж чадахгүй шүү дээ. Яагаад? Ховортсон. Амттыг амттыг зөөлөн тэнэг юм уу? асуухгүй бичээрэй. Амттыг Яныг л. амттыг За. Амттыг хайрлан хамгаал За дууссан цэг. За одоо шалгын улаан бол. багш нь хичээл явахгүй гэсэн юм. Маргааш хичээл орохгүй гинэ. Өнөөдөр орно гинэ. За би засах юм уу чи засах юм уу? Үгүй би чадахгүй чи цас. За мазаалаа. Зөв. Нэгэн өдөр хичээл дээр багш бидэнд ховорцсон амьтдын яасан Д үсэг, Т-ийн ард Д үсэг 61-ийн ойрох байсан.
талаар хэлж өглөө гэхэд өг гэж бичээд энэ илүү буруу бичсэн байна. Өглөө манай улсад нэн ховор байгаа. Энэ дээр зөв бичсэн шүү дээ минь юу? Нэрэ. Энэ зөв. Энийг ингэж бичих ёстой энэ хоёр адилхан байсан. Амьтдын яагаад нэг зөв бичээд нэг буруу бичээл байгаа юм бол доо. Нэг бол говийн гэд миний өстө мундаг ээж нь урт яарна гэж хэлсэн тий. Мацаалаа баавгай билээ. Ойрын гэхэд яасан? Энэ А үсэг орсон үгэнд ямар ий бичдэг вүлээ? Тийм модны гэхэд 61-ийн ордог тий А үсэгтэй. Тэгээд энэ 61-ийн үетэй байсан заа юу. Уг нь энэ бас тийм л юм. Гэхдээ энэ говь гэд миний үенчээ зөөлний тэмдэг байдаг байхгүй юу? Говь гэж бичгэд. Тэгээд ийм залгахад тэгээд ийм уртий болчихж байгаа юм. Зөөлний тэмдэгтэй үгийг үгэнд ийм уртий залгаж байгаа байхгүй юу? Ер нь бол А үсэгтэй үгэнд 61-ийг бичтiin шүү заа юу. Жилүүдэд зөв. Энэ юу вэ? Хулгай гэсэн чи хулган гэж бичээсэн тий. За, анчид зөв. Их учраас мацаалаа баавгай маань ингээд ийм зөөлний тэмдэг бичсэн бол зөв байсан. Ховор болсон. Тэ үсгийг ингэж гой бичмээр байна миний юу ингээд. Зөв. Тиймээс хүүхдүүд ховорцсон амьтдыг яаж бичнэ гэлээ? Ингэж бичнэ. Амьтдын Дэ байсан. Дэ үсэг тэгээд 61 байх байсан байна тий. Хайрлан хамгаал. За эхний алдсан үг бол хэдэн удаа алдсан бэлээ? 4 удаа алдсан байна. 1 2 миний үг тоолсон юм уу? 1 2 3 4 5 5 яг нэг үгэн дээр 2 удаа алдсан гэхээр чи юу гэж дээ? Энд 2 байгаа зү. 2. Одоо өгүүлбэр алдсан үг 2. Энийг зөв гэсэн юм ээж нь. Энэ буруу шүү дээ. 3 4 5 6 байна шүү дээ. Чи чад надаас хурд тоолцсон биш. Энэ миний л буруу. Чиний л буруу юу? Яадаг үлээ тий. Ээж байка ганцаараа явах бол яадаг үлээ. Төөр шүү дээ миний юу. Төөрөө тэгээд муухай хүмүүс миний үг авч аваад зодчих шүү дээ. Амьтдыг өглөө гэх үг нь миний үг зөвл бичих байсан. Та анхаарлаа төвлөрүүлсэнгүү дээ. Өглөө гэж бичих байсан тий. За мацаалаа ойрын гэхэд 61-ийн орноо. Ойрын. За болно шүү дээ. Одоо болно. Хулгайн. Өөрөө яах гэж алдсан сайн төвлөрөхгүй яасан. Өглөө гэдгийг олж алдахааргүй л байсан. Би яасан чи өөрөө л алдсан шүү дээ. Хулгайн. Анчид их учраас баавгай маань гэж би чамд тайлбарлаж хэлээ зү. А үсэг шиг сонсогдоод тэгээ 2 аатай байна. Яагаад гэвэл зөөлний тэмдэгтэй учраас. Болно гэсэн. За одоо болно. Амьтдыг гэдэг үг чинь 2 удаа орсон байгаа. Одоо 1 алдсан, 2 алдсан, 3 алдсан, 4 алдсан, 5 удаа алдсан биш. Өнөөдрийн цэч чиг жоохон хүндэл юм байна. Бурхан гоё хичээч. Дуугаа бай. Хүүшээ. Тэ үсэг гоё бич. Болохгүй байна. Хичээгээч. Хайртай юу? Ээж нь Бака ганцаараа бабай тоглох юм бол яадаг гэлээ? Мэдгүй. Бака төөр нь шүү дээ. Төөр шүү дээ тий.
Би нөрөө тий. За багтахгүй мэнэ аргач. За. Бэлгээдээ сургуультай явахгүй бол яадаг вэ? Мэдг. Мэднэ. Тог нь авахгүй болоод. Ой, буруу бичиж юм шүү. Тэнд уншдаа юу бичиж байгаа? Мөө. Буруу олох ч штэ дахиад. Тэгээд. Дугаагаар Анхаарлаа хандуулаач юугаад бэлэг төгс мөсөө яриад байгаа. Хитрхи том юм биш үү? Г үсэг 2-ын тоо шиг бичнэ гэж хэлээ өстэй. 2-ын тоошиг үгүй. Ингээд Яа. уучлаарай. Ингээ 2-ын тоо шиг ингээ урагшаага өнгөж бичнэ гэж хэлээ өстэй. За уучлаарай л та. Уучлахгүй. Би санаандгүй. Үгүй. Уучлахгүй. Би уучлаа дүү. Готлоо. Мишэлээ чи хичээл хийж гэнэ үү? Нүдэнд ил харагдаж хичээл хийвэл яасан юм? Өстой гоё миний өстой мундаг ш тэмний үуч. Вау, за. Хүй. Ингээгүй юм. За уучлаарай. Уучлахгүй. Йоо. Уучлахгүй заа юу. За. Зодод үдэрэй ээж. Хизээ би чамаа зодсон юм. Би чамаа зодд юм. Зоддог хайгуу болдог. Хизээ чамаа зодсон юм би. Зоддог штэ ээж. Зодоогүй ш чамаа зодддаггүй зү. За. Одоо бас юм уу? Би ядраад байна. Одоо тэгээ дууслаа штэ. Баяка хулган болох юм бол яадаг гэлээ? Харин яад юм бол. Шаална. Тэний. Мохо тэний бол. Г хэсэг 2-ын тоо шиг бичээрэй. За. Зөв минь юу. Г үсэг нарийнхан 2-ын тоо шиг Ээжтэйгээ хайггүй бол яадаг гэлээ? яад юм бол Гомд нь ээж нь. Гомдж дээж нь гомдчихдаг шүү. Ээж нь дахиад ирэхгүй шүү дээ. Ээж нь ирэхгүй. Ээжигээ санаад уйлна. Инх төр хайцсан нөгөө? Инх төр хайцсан бол Ажилдаа явцсан. Ажилдаа явцсан. Инх төр чи хин юм би? Аав нэдтэй. За, мөн барингаа хичээл хийнэ гэж байх уу? Байна. Мөн барьдаг гараараа дэвтрээ бариул илүү гоё бичих юм шүү. Энэ гар яах гээд иш яваа. Вау. Гоё бичиж ин да байка. Мишель муухай бичээд байгаа юм. Мишель муухай бичиж байгаа юм. Мишелийн хичээл хийлүүлээ. За. Хүний мотортой зүгээр. Байка. За яах. За. Амт. Амт. Дин. Заавал ээжтэйгээ адилхан бичиж байгаа юм. За ээж нь бичмэлээр бичиж. Энийг унштай. Амттын. За одоо дараах нь ойрын.
Ring. Ойрын. Маань. Өглөө. Өглөө. I can't understand babe. Хулгайн. За сүүлийнх хулгайн. Хулгайн. Хул. Бай. Хулгай. Can't shake it off of me. Somebody's watching me.